Эргэн саруул модны уур эпокси ашиглан гэрээрээ саяхнаас ширээ хийж эхэлжээ. Хүсэл сонирхолтой хөтөлбөтөн өөртөө ширээ хийж зургийг нь сошиалд нийтлснээс хойш түүний уралсан ширээнүүд олон хүндэд таалагдаж яг ийм ширээтэй болохыг хүссэн хүмүүс саруулдаа ханцаар байгаамаа. Учир нь ийм ширээ хийхэд чамгүй цаг хугацаа орно, гар ажиллагаа ихтэй, хамгийн гол нь дахин давтагдахааргүй хэцтэй. Саруул угийн гарын дүүтэй нэгэн мод улан эпокси материал ашиглан тренд болж байгаа ширээг Монголдо хийж байгаа бөгөөд цаашдаа улам бүр шинийгээ санаачилж хэн нэгний сэтгэлд нийцсэн хизээч хугарч гэмтгээргүй насны эдлгээтэй ширээгээ төрөл бүрээр нь гаргахаар цэхэж байгаа гэсэн юм а. За бид түүний ажлын байраар орж олон хоногийн хөдөлмөр хичээл зүтгэлийнх нь үр дүнд бий болсон эдгээр ширээг үзэж танд сонирхолж байна. Би бол өөрийнхөө яг дотроо бодож исэн, төсөөлж иснээр Монголынхаа байглаас ер нь бол хайж олсон байгаа. Тэгээ модны хайлаас модны уур байгаа. Өөрөө эрэл хайгуул хийж энийг одоо би 3 хоног хайж иж олсон. Ер нь бүх зүйл нь гараар явагдана. Тэгээд хугацааны хувьд бол хаталтаасаа болно. Эпокси ерөнхийдөө 24-өөс 48 цагийн хооронд хатдаг. Тэгээд тэр хугацаанд хөлний одоо зөвлгүүр тэгээд тавцангийн зөвлгүүрээ хийхээс хамаарат ерөнхийдөө нэг ширээ 10 хоног дотор гарч байгаа. Хүмүүс бол ялангуяа аягүй их сонирхож байгаа. Тэгээд Монголынхоо зах зээлд бол маш эрэлттэй байгаа л гэж би бодож байгаа. Тэгээд хийсэн хүмүүсийн хувьд бол маш цөөхөн байгаа байх. Тэгээд яг ийм загвар дизайнтай ширээ бол байхгүй байгаа. Автогдно гэсэн юм байхгүй. Тэгээд насан туршийн хэрэглээ болох давуу талтай. Тэгээд энэний хувьд бол хэлбэр дүрсээ алчнсан ахиад цутгаа шинэ болох боломжтой. Тий, ер нь бол бүх насаараа л хэрэглэнэ гэсэн үг. Тэгээ ер нь бол тэр